Сайн байцгаана уу сонсогчдоо. 2025 оны 4-р сарын 13-ны орой Тэнгэр тэргэл сар мандаж Жинлүүрийн ордны эрч хүчийг дэлхийд даяар цацруулнаа. Энэ тэргэл сар нь жирийн нэг сарны мөчлөг биш бөгөөд бидний дотоодын ертөнц харилцаа, сэтгэл зүйн тэнцвэрийг сорж, шин төвшөнд аваачих чадвартай, хүчтэй огторгуйн нөлөөлөл юм аа. Энэ өдөр сар нь дэлхийгээс хамгийн хол байрлалд очих бөгөөд үүнийг микро сар гэж нэрлэдэг. Үзэгдэх байдал нь жаахан бүдэг, хэмжээ нь жижиг мэт санагдагч түүний сэтгэл зүйд нөлөөлөх нөлөө нь маш тодорхой, хүчтэй мэдрэгдэнэ. Жинлүүрийн орд бол агаар махбодтой. Тэргэл сар нь энэ ордод байрлах үед бидний анхаарал илүүтэйгээр тэнцвэр, шударга байдал, эв зохицол, гой зүй, харилцаа гэсэн чиглэл рүү чиглэсэн байх болно. Жинлүүр нь хоёр талын тэнцвэрийг илэрхийлдэг тул энэ сарны нөлөөний үед аливаа зүйлийг хоёр талд бодиттой дүгнэлт хийж өөрийн дотоод үнний дуу хоолойг сонсох шаардлагатай болдог. Харилцаанд гүнзгий анхаарах үе. Тэргэл сар бол төгсгөл, оргил, ойлголт, ухаарал, зарим тохиолдолд хаалтын мөчлөг байж болдог. Жинлүүрийн тэргэл сарны нөлөөгөөр бидний хувийн болон ажил хэргийн харилцаа тодотгож эхэлдэг. Бид аль нэг харилцаанд тэнцвэр алдагдсан, өөрийгөө хит золиослсон, эсвэл нөгөө талаас хит их зүйл шаардсан байснаа гинэт ухаарах болно. Зарим харилцаа гүн гүнзгий ойлголцлын шат руу шилжиж, харин зарим нь салах шаардлагатайг харуулж болзошгүй. Иймээс энэ үед маргалдах гэхээсээ илүү харилцан ярилцах, ойлголцох, хүлээцтэй байх нь хамгийн чухлаа. Хэрэв та сэтгэл хөдлөлөө дийлдэн яаралтай шийдвэр гаргавал хожим харамсах магадaltaй тул ухамсартай, тэнцвэртэй, ухаалаг хандлага хэрэгтэй. Дотоод тэнцвэр ба сэтгэлийн ариусл. Жинлүүр бол зөвхөн гаднах тэнцвэрийн орд биш. Энэ орд бол дотоод амар амгалан сэтгэл зүйн доктортой байдлыг илэрхийлдэг. Энэ тэргэл сарны үед бясалгал хийх, байгальд гарах, өөрийгөө анзаарах, би юу мэдэрч байна вэ гэж өөрөөсөө асуух нь чухал. Зүгээр л тайван суух, өөрийн сэтгэл бодлыг ажиглах. Жинлүүрийн орд нь урлаг, гоо сайхан уран бүтээлийн мэдрэмжтэй шууд холбоотой. Энэ тэргэл сарны үед уран зураг зурах, хөгжмөөр дамжуулан сэтгэлээ илэрхийлэх, гэр орноо гоёж чимэх, эсвэл хувцлалтай өөрчлөх зэрэг өөрийн гоо зүйн мэдрэмжийг ил гаргах нь таны дотоод эрч хүчийг сэргээх болно. Бясалгал хийж амар амгалан мэдрэх, тайван орчинд өөртөөгөө уулзах, тэнцвэрээ олох нь чухлаа. Харилцаандаа үнэнч нээлттэй байж, зөрчилтэй байсан харилцааг ивээр зохицуулах оролдого хийх нь чухлаа. Аливаа шийдвэрийг хит яаралгүй гаргах, тунгаан бодож, сэтгэл хөдлөлөө биш зөн совиндоо итгэх, бүтээлч байдалтай анхаарах, урлагийн ямар ч хэлбэрээр өөрийгөө илэрхийл. Санах түлхүүр үгсэн тэнцвэр, эв нэгдэл, үнэнч байдал, гой зүй, ойлголцол гэх мэт. Тохирох чулуун сарны чулуу, мөнстон, ягаан кварц, өнгөн, цагаан, ягаан, алтан шаргал өнгө байх нэ. Энэ тэргэл сар бол гаднаа бус дотгошоо харцгаая гэсэн уриалга юм. Сэтгэл харилцаа, гоо зүйн, үнэн шударга ёс. Энэ бүхний хооронд жинтэй тэнцвэрийг олж чадсан хүн бол сарны эрч хүчийг өөрийн талд ашиглаж чадна. Контент маань таалагдсан бол лайк, subscribe харамгүй дараарай. Энэ нь намайг дэмжиж байгаа илэрхийлэл юм шүү. Мөн сайхан сэтгэлийн коммент надад урам зориг өгч илүү их контент бүтээхэд эрч хүчийг өгдөг юм шүү. Баярлалаа та бүгддээ.